доллар 2285 байсан бол өнөөдөр хойно болохоор бас яг намайг тодорхойлох юм 2 стикертэй юм байна. За hi guys, бүгдээрээ энэ өдрийн дөргийг тэгээд явж гисэн миний бичлэгүүдтэй хамт байдагт бүгдээрэнд маш их баярлалаа. Би яг ярьж эхлэхээс өмнө бяцхан хэд хэдэн юмнууд бас хэлэх гэсэн юм аа. Тэгээд өмнөх 2 бичлэгтэй холбоотойгоор надад хэд хэдэн асуултууд ирсэн байлаа. Тэгээд тийм бяцхан юм хариултууд өгчээ. За тэгээд миний өмнөх бичлэгтэр болохоор би өөрөө өнгийг тодорхойлуулсан тухай байсан. Тэгээд тэрэн дээр би төдийлөн дэлгэрэнгүй яриаггүй маш олон хүмүүс хаана өнгөө тодорхойлуулсан бэ гэдгийг асуултыг ирүүлжсэн. За би болохоор энэ студио дээр одоо очиж өөрийнхөө өнгийг тодорхойлуулсан байгаа. Та бүхэн бас энэ студио дээр очиод өнгөө тодорхойлуулах боломжтой шүү. Тэгээд би яг хаягийг энэ бичлэгэн дээр оруулчих. Хоёр дахь нь болохоор сэтгэл готролтой холбоотой асуултууд байсан. За тэгээд сэтгэл готрлынхын талаарх одоо статистик мэдээллүүдийг хаанаас харсан бэ гэдэг асуулт байсан. Тэрний хувьд болохоор би яг гадаад мэдээллүүдийг болохоор World Health Organization-ийн одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагын аль биесны хуудасаас нь ороод харсан байгаа. За Монгол дахь одоо мэдээллийг нь болохоор Positive Dadal гэдэг ийм Facebook page, Instagram хуудас байлээ. Бас энэ дээр мэдээлэл нь орж тэнцэнээс ерөөдөө статистик мэдээллүүдээ харсан байгаа. За тэгээ гуравт нь болохоор сэтгэл зүйчийн мэдээлэл хуваалцаж болох уу? Ямар сэтгэл зүйчдэр очсон бэ гэдэг асуултууд байсан. Тэгээд энийг нь би өөрөө дур мэдээ өгч болохгүй учраас өөрөөс нь бас асуусан. Тэгээд өөрөө өөрийнхөө яг энэ хувийн мэдээлэл олон нийтэд мэдээлэх хүсэлгүй байна гэсэн учраас хуваалцах боломжгүй байна гэдгийг хэлмээр байна. Тэгээд ямар ч хэсэн бичлэгүүд бол таалагдж байгаа байх гэж найдаж байна. Тэгээд энэ удаагийн бичлэг бол миний ерхийн 1-2-7 хоногийн хугацаанд бичсэн бичлэгүүдийг нийлүүлээд ингээд ийм bi-weekly vlog оруулж байгаа шүү. Тэгээд надтай хамт байгаарай. 3360 За би өнгөрсөн 7 хоногт 2 форум уулзалтанд орсон. Эхнийх нь болохоор мандал даатгалаас зохион байгуулсан эрсдлийн форум. Нөгөөд нь болохоор MCS болон PwC-гээс хамтран зохион байгуулсан HRD буюу хүний нөөцийн өдрийг тохиолдуулан хүний нөөцийн менежментийн тухай одоо шуулга уулзалт зохион байгуулсан. Тэгээд тухайн үед яг Instagram дээр стори хийж байхад маш олон хүмүүс энэ талаараа дүгнэж авах мэдээлэл өгч болох уу гэдээ асуусан. Тэгээд бүгдээр нь яг хариу бичиж чадахгүй учраас яг бичлэг болгоод яг энэ оруулчих гэж бодлоо. За тэгээд эрсдлийн менежментийн хувьд бол мэдээж 3 зүйлийг бол онцлсан. Эхнийх нь болохоор эдийн засгийн эрсдэл, хоёр дахь нь нийгмийн эрсдэл, гурав дахь нь болохоор эрүүл мэндийн эрсдэл гэдэг ийм 3 зүйлийг онцолж ярьж байсан. Тэгээд эдийн засгийн хувьд бол мэдээж одоо бид бүхэн мэдж байгаа өнөөдөр долларын ханш маш хурцтай өсөж байна. 2021 оны үдийд бол доллар 2285 байсан бол өнөөдөр 3400 хавцаа ийм 500 хавцаа болж өссөн байна. Тэгээд нэг жилийн хугацаанд 18-аас 20 гаруй хувиар өссөн нь одоо өнөөдрийн инфляц үнийг хөргөдөл гэдэг зүйлийг бий болгоод байна гэдэг ярилцсан. Тэгээд үүнд нөлөөлж байгаа хүчин зүйлсүүд нь юу вэ гэхээр мэдээж Монгол улс өөрөө яг Хятад болон Орос гэдэг ийм хоёр том улс гүрнээс эдийн засгийн хувьд тэр мөн газар зүйн хувьд тэр бүрэн хамааралтай ийм онцлогтой улс. За тэгээд Оросоос бол мэдээж Оросод одоо Орос Украины дайнаас болоод Монголын эдийн засагт те эрчим хүч одоо нийлүүлэхээс ахуулаад маш олон том асуудлууд бий болж байна. Хятадын зүгээс болохоор хилээ хаасан, дээрэс нь тэг ковидын бодлого мөн одоо болж байгаа те намын хурал болон одоо цаашид бас Хятад улс ямар одоо засгийн газрын бодлого одоо Хятадын одоо бодлоготой явах юм бэ гэдэг энэ талаас хамаарч одоо Монгол улсын эдийн засгийн одоо эрсдлийг бол тооцох нэ гэж бол ярьсан. За дээрэс нь
мэдээж одоо дотоод тийм Монголоос өөрсдөөс нь хамаарч байгаа зүйл юу вэ гэхээр бид нэр 21 их найт хэмжээний юм төгрөгтэй байсан бол энэ онд одоо нийт 7 их найт төгрөгийг нэмж одоо хэвлэж зах зээлд одоо төгрөгийг нийлүүлснээс хамаарч бас бидний өнөөдрийн одоо инфляц эдийн засгийн хямрал бол шууд нөлөөлж байгаа. Хоёрт нь болохоор яг дэд бүтцийн асуудал байгаа. Монгол улс бол өөрөө үйлдвэрлэгч улс биш. Цэвэр одоо экспорт, импорт тийс хамааралтай юм эдийн засгтай улс. За тэгээд өнөөдөр яг дэд бүтцтэй аваад ярих юм бол одоо төмөр зам маань маш олон жилийн хугацаанд илэгдэж байгаа. Тэгээд хятадын одоо хил одоо ялангуяа автобомб хаагдсанаас болж төмөр замын одоо ачаалал 50%-аар бол өссөн. Үүнээс хамаарч одоо бидний бас одоо дэд бүтц туудахгүй бас асуудал орох нэ гэдэг талаар ярьсан. Нөгөө талаас нэмж одоо бас төмөр замуудыг барьсан байгаа. Даач одоо харамсалтай нарийн царихтай биш учраас одоо хятад руу бид нэр экспорт гаргах, түүхийдээ гаргах гэхээр одоо яг нэмж шинээр барьсан тэр төмөр замууд нь яг хил дээр очингуудаа дахиж одоо машин руу зөөрлөгдөж цаашаага автомобилоор гарч байгаа гэдэг ийм зүйлүүдийг бол ярьсан. За тэгээд дээрэс нь бас олон улсаас хамаарч байгаа зүйлийн нэг нь юу гэхээр Америкийн нэгдсэн улсын одоо төв банк бодлогын хүүгийг нэмэгдүүлсэн байгаа. Тэгээд үүнээс хамаарч одоо бид нэр бас одоо зөвхөн одоо монголчууд биш те дэлхийд хааны эдийн засгийн хямрал бол үүсэж байна гэдгийг бол ярьжсэн. Тэгээд үүний одоо энэ бүх фактор хүчин зүйлсээс хамаарч одоо Монголын ард иргэдийн төгрөгдөө итгэл үнэмшил нь буурч долларчлах гэдэг зүйл бол явж байгаа гэдгийг бол онцолж илээ. Бидний одоо дотоод валютын нөөц маш хурдцтай хомсдож байна. Яг тэгвэл одоо Монголын ард иргэд өөрсдөө энэ төгрөгөндөө итгэл үнэмшил буурсан учраас бид нэр одоо валютыг барихаас өөр аргагүй болж байна гэдгийг бас Төв банкнаас бол ярьсан байлээ. За яриад байвал бас нэлээд удаан ярих шижтэй. Тийм болохоор би яг одоо та нарт үлдсэн юмудаа маш товч бөгөөд хурдан яриад явчих. За дараагийн ярьсан зүйл нь юу вэ гэхээр нийгмийн эрсдэл. Нийгмийн эрсдэлт өнөөдөр юу ярьж ирсэн бэхээр Улаанбаатар хот хөлдөх эрсдэлтэй байна. Яагаад гэвэл Монгол улс эрчим хүчээр Орос улсаас хамааралтай. Тэгээд Орос Украины дайнаас болж эрчим хүчний нийлүүлэлт болон одоо үнийн өсөлт гэдэг юм хүчин зүйлсүүд бий болж нөгөө талд Улаанбаатар хотын дахиад дэд бүтцэн хуучирсан ачаалал дийлхэ болж байгаа. Ийм учраас маш ойрын хугацаанд бид нэр одоо нөгөө тоггүй болох эрсдлүүд ойр ойрхон учрна. Тэгээ үүнээс хамаарч бидний бас Улаанбаатар хот хөлдөх юм эрсдэлд учраад байна гэдэг бол ярьсан байгаа. За нөгөөх нь болохоор эрүүл мэндийн эрсдэл байгаа. Тэгэхээр бид бүхэн мэдж байгаа тахал өвчин тэгээ томуу энэ бүгдээс одоо өршсөн сэргэлдэг байя. Мөн дээрээс нь гинтийн осол аваарч ч юм уу те. Ингийн тулд бүгдээрээ өнөөдөр амьдралын даатгал, эрүүл мэндийн даатгал хамрагддаг бай. Энэ даатгалын соёлд суралцгаая гэдгийг бол мандал даатгалаас тухайн форумоор бол уриалсан байгаа. Бас шинжлэх сурах байдлаар ажиллаж байна гэж харж байна. Тэнцвэртэй байдаг. Оюун санаа, зүрх сэтгэл бие махбод. Тэгээ та бүхэн гурийн дараагийн миний оролцсон ивент бол хүний нөөцийн ивент байгаа. Тэгээ хүний нөөцийн ивент дээр ерөнхий бас нэг хэдэн зүйлүүдийг бол компаниуд ярьж илээ. Тэрэн дээр бол ажилтнуудаа хэрхэн тогтоон барих вэ? Мөн ойрын ирээдүйд Монгол улс хүний нөөцийн хомсдолд орох юм эрсдэлтэй байна гэдгийг бол ярьсан байгаа. Тэгээд яг энэ ивентэд ороход мэдээж одоо хэрхэн Gen-Z-гээ одоо ажилд доктортой ажиллуулах вэ? Ер нь ажилтнуудаа хэрхэн тогтоон барих вэ гэдэг бол бүхий л одоо компаниудын тулгардаг асуудал мөн тэрний талаар бол ярилцсан зүйлүүд бол байгаа. Миний хувьд хамгийн таалагдсан зүйл нь юу байсан бэ гэхээр өнөөдөр одоо яг тэтгэврийн насны хүмүүсийг бас ингээд ажилд авах боломжтой байна. Яагаад гэвэл тэтгэврийн насны хүмүүс одоо хөдөлмөрөх чадвараа бүрэн алдаагүй хүмүүс байдаг учраас тэр хүмүүсийг ажилдаа аваад ажиллуулах юм бол яг одоо бусад одоо залуустайгаа адилхан өдрийн бүтээмж нь ижил түвшинд гарч ийн дээрээс нь илүү хариуцлагатай байна гэдгийг бол дурдж байсан. Дээрээс нь дахиад миний таалагдсан зүйл нь юу гэхээр маш олон одоо тийм хүний нөөцийн технологийн шийдлүүд бол гарсан байлээ. За тэгээ бид нар бол мэддэг те Zanga гэдээ байдаг, Nito app гэ бас байдаг те. Тэгвэл надад бас их таалагдсан юм юу вэ гэхээр ажлыг гээд аппликейшн байсан. Тэгээ тэр ажлыг гээд аппликейшн нь өөрөө
цагийн ажлын зарууд оруулдаг. Тэгэхээр компаниуд цагийн ажилд авахыг хүсвэл тийшээ зараа оруулаад хэдэн цаг юу хийх, хэдэн төгрөгөөр ажиллах гэдгийг нь л оруулчихд юм байлаа. Тэгэхээр хүмүүс шууд ороод би одоо цагийн ажлыг хийя гэдээ өөрөө ороод тэр цагийн ажлуудаа олох боломжтой болсон билээ. Тэр надад бол хамгийн их таалагдсан байгаа. Тэгэхээр та бүхэн бас тэр аппликейшнийг татаад үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээд ерөнхийдөө ингээд 2 форум дээр бол оролцсон талаараа тавчхан ярьлаа. Та нарт бас хэрэгтэй байсан байхаа гэж найдаж байна. Юу гэсэн? Мичок. Нэг strawberry. Ийм давсталс. Турки salt bay. Salt bay энэ залууны нэрийг Нүсрэт гэдэг юм билээ. Тэгээ ресторанныхаа нэр нь Нүсрэт. Обуру. Бэнтэ юм хийж өгөх гэж байна. Un jour de différence dans toute une existence. Ça n'a pas d'importance, semble-t-il, et pourtant la vie vous semble grise. 24 heures suffisent pour qu'on la trouve exquise. Que faut-il simplement? So what are we doing right now? So we're doing some bike party to Myanmar, and unfortunately he's not here yet. So we're doing a party without him. We have started without him, right? Yeah, we just It's late already. We're waiting for 2 more people here. Un jour de différence, c'est quelquefois beaucoup.
би нөгөө бичлэгүүд ингээд ойр ойрхон хийгээд байгаа болохоор яг хизээ орохыг мэдгүй байна. Тэгээд ямар ч гэсэн өнөөдөр би ийм хэд хэдэн бэлэг авсан. Тэгээд ийм фотолог авсан байгаа. Хэрэг та нар харах юм бол ингээд даатах юм байна гэж хэлсэн байгаа. Эрэгтэй нь болохоор даатах юм байна. Эмэгтэй нь болохоор даатахгүй юм байна гэдэг ийм өөрхөн бичгтэй юм байлээ. Тэгээд ийм шин фотолог гарсан байлээ шүү. Тэгээд та нар бас авахыг хүсэх юм бол Central Tower-т худалдаалагдчихж байгаа юм билээ. Тэгээд би яг энэ ч бас Instagram хуудсыг нь оруулчих. Тэгээд авах юм бол бас авч болно шүү. Надад бол амар хөөрхөн санагдсан. За нөгөөх нь юу вэ гэхээр би баг жилийн өмнө хүсэлтэд илэрхийлсэн л дээ. Тэгээд бараг л бүтэхгүй болов гэсэн чинь чихнээсээ ингээ хүсэл маань билсэн. Энэ миний Baba brand-ийн эсхий гутал байгаа. Гадуур өмсөж болдог. Тэгээ энэ хамгийн хөөрхөн зүйл нь юу вэ гэхээр миний нэрийг ингээ бичсэн байгаа. Dima TMK гэдэг. Тэгээ Dima гэдэг Instagram-ийн яг эсвэл YouTube-ийн нэр байгаа зү тэ. Энэ хөөрхөн санагдсан. Тэгээ хойноо болохоор бас яг намайг тодорхойлох юм хоёр стикертэй юм байлаа. Нэг нь болохоор угаасаа би аим кофе дуртай. Тэгээд кофе нөгөөт нь болохоор бас би ном унших дуртай. Тэгээ ингээд ном уншиж байгаа гэсэн юм хоёр стикертэй юм бүрхэн готалтай болсон байгаа. Тэгээд Baba brand-ийн хамт олонд маш их баярлалаа. Тэгээд бас энэ бол яг Baba brand-ээс анх удаа яг юм customized буюу юм өмнө нь бол яг ингэж хүнд зориулж хийж байгаагүй юм анхны завгар байгаа. Тэгээд би бүр амар их баяртай байгаа. Тэгээд маш их баярлалаа. Үнэхээр их таалагдчихж байгаа шүү гэж хэлмээр байна. Yes, тэгээд маргааш инээга гой өмсөд гарна гэсэн юм төлөвтэй байна.